Орой минь үзэгчтэй том тооны нэвтрүүлэг эхэлж байна. Илүү л хөрөнгөтэй хүнээс мөнгөний аваад одоо хэрэгцээтэй хүнд дамжуулагч. Гол асуудал бол гадаад худалдааны алдагдлал байсан байхгүй. Гадны хөрөнгө оруулалтыг авахгүйгээр хөгжсөн улсын дэлхий дээр нэгч байхгүй байна. Нэг гэл хэлэхэд айж байгаа бол уусаа баяжих сэтгэл зүй хаалттай гэсэн. Асуудал болгоны ард боломж байгаа. Том асуудал бол том боломж байна гэсэн. Койныг яа аваад ч юм уу яа байлгаад. Үнцэн өснөө. Монголчууд өөрсдөө айгүй growth mindsetтэй үндэстэй байхгүй юу? Та тэр ажлын цалингаа нэмсэн үү? Нэмлгүй яах вэ? Нэмсэн. Дотор төхөөсөн мөнгө маань ингээ байхгүй болцсон. Энэ нөгөө хэрэглээ. Зүгээр яг л хэрэглээ. Хөрөнгө оруулалт юунд орж байгааг мэдэхгүй ирнэ дагаад орчдөг. Энд нэг луунд чинь онцчлогс ирэх юм бол айхтар зүйл болно гэх. Тэгэл эдийн засгийг тэнд байдаг одоо нэг хэдэн ухаантай улсуудын боддог хийдэг ажил гэж юусоо бодож хэрэггүй. Та бол одоо гэртээ сууж байгаа, телевизээр сууж байгаа үзэгч бол та өөрөө эдийн засгийн нэг бүртгэл хийсэн. Эдийн засаг санхүүг хэлбэрээр хүргэнэ. Том тоо нэвтрүүлэг. Цалингаа яаж нэмүүлэх вэ? Цалин ба бүтээмж. Цалин бол зөвхөн тоогоор илэрхийлэгдэх мөнгөн дүн биш. Харин таны ур чадвар, бүтээмж, байгууллагад оруулж буй хувь нэмрийг үнэлсэн үзүүлэлт юм. Монгол улсад 2023 онд өндөр бүтээмжтэй ажилтнуудын цалин дундаж цалингаас 25%-аар их байсан. Их сурвалж, бизнес цэгийн шинэ ур чадвар эзэмших, технологи, менежментийн шинэ арга барил суралцах нь бүтээмжийг нэмэгдүүлж цалин өсөхөд шууд нөлөөлдөг. Дэлхийн 2022-оос 2023 оны бүтээмжийн судалгаагаар өндөр бүтээмжтэй ажилтнуудын 68% нь цалингаа нэмүүлэх, урамшуулал авах магадлал өндөр гэсэн дүгнэлт гарсан. Их сурвалж Statista.com. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хөдөлмөрийн бүтээмж 1% нэмэгдэхэд бодит цалин дунджаар 1.7-оос 1.9% өсдөг гэсэн судалгааны дүгнэлт байдаг. McKinsey-гийн гаргасан судалгаагаар автоматжуулалт, химэл оюухан ашигладаг байгууллагуудад ажилтны бүтээмж 20-30% нэмэгдэж, үр дүнд нь цалин 10-15%-аар өсөж байжээ. Ажилтны бүтээмжийг ихэвчлэн гаргасан үр дүнгээр ажлаа хугацаанд нь гүйцэтгэсэн байдал, бүтээлд санаа гаргах, багийн амжилтанд оруулсан хувь нэмрээр хэрэглэгчийн сэтгэл ханамж болон KPI-аар үнэлдэг. Цалин ба бүтээмж нь салшгүй холбоотой бөгөөд таны мэдлэг ур чадвараас гадна хичээл зүтгэл, харилцаа хандлага, хүсэл тэмүүлэл, хариуцлага гэд ажлын байранд таныг бүрдүүлж буй олон зүйл үнэлэгдэг гэдгийг санаарай. Орой минь үзэгчтэй том тооны нэвтрүүлэг эхэлж байна. Та цалингаа нэмүүлэе гэж бодож байсан уу? Эсвэл ажлынхаа цалин нэмье, бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэж бодож байсан ажил олгогч юу? Тэгвэл та өнөөдрийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулаарай. Энэ сонирхолтой сэдвээр ярилцахаар студид маань 2 зочин маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу үзэгчтэй орой минь. Өнөөдрийн зочин хөтлөгчөөр Жавзан Дулуун миний бие оролцож байна. Сайн байцгаана уу? Орой минь намайг Саран Гэрэл гэдэг ийм банкнд хүний нөөц хариуцсан захирлаар ажилладаг. Та бүхэн сая нэвтрүүлгийнхаа ерөнхий ингээд сэдвийг ойлгоцсон баг тийм. Орчин үед хүмүүс цалингаа нэмүүлээ, бүтээмжээ нэмэгдүүлээ гэд ажил олгогч ажилд айл айл нь илүү анхаардаг болчихлоо. Тэгэхээр гурлаа өнөөдөр энэ сэдвээр сонирхолтой яриа өрнүүлээ. Тэгээ тийм учраас таныг урьж оролцуулж ирсэн байгаа. Сүүлийн үед ер нь хүмүүс цалин хүрхгүй байна те. Цалин бага байна гэж ярьдаг болсон байна. Танаас яриагаа эхлэе л да Сараа захирал. Одоо та ингээд цалингаа нэмэгдүүлээ гэд ороод ирсэн ажилтнаас хамгийн түрүүнд юуг харахыг зорддог вэ? За яг ийм асуулт бол ер нь яг өдөр тутамдаа биш юмаа гэхэд яг хүний нөөцийн салбарт ингээд яг хүний нөөцөөр компани ажиллаж байгаа үед бол маш их тулгардаг л да. Ер нь ихэвчлэн ажилтнууд яагаад цалин чи хүрхгүй байна гэдэг асуухаар нөгөө амьдралын амжиргааны зардлуудын талаар айгүй их ярьдаг. Ер нь бол ингээд хүрхгүй байна, тэгээд хүрхгүй байна ч тийм. Одоо өнөөдөр гэдэг ингээд хэдүүлээ харахад монголчуудын тэ дундаж цалин үс өөрөө 2 сая 200-2 сая 600-ийн хооронд л байгаа шүү дээ. Тэгээд ингээд бодъё л да нөгөө залуучууд окей нэг байр төрөсдөг гэж маад өөр ингэсэн байр одоохондоо байхгүй тэг хэрэглээний зардал ямар байдаг вүлээ. За тэгээд нааш цааш явж тээврийн зардал яах вэ? Өдөр тутамдаа идэж байгаа хоол хүнсэнд яах вэ? Энтэр гээд зөндөө харьцуултуудыг хийж болно. Тэгэхээр ер нь нөгөө яхаа бид нар нөгөө дандаа зөвхөн амжиргаанд нь тохирсон байдлаар цалин үс байгуулга өгөөд байна гэдэг нь бол өөр айгу өрөөсгөл ойлголт л доо. Тэгэхээр мэдээж яаж ч утсан нөгөө ажиллагааны цалинг амжиргаанд хүрдэг байгаасаа гэж бол хүснэ ажил олгогчийн зүгээс. За тэгээд ажилтнаасаа яагаад гэдэг талаархаа амжиргаа мэдээж ярьж байгаа. Гэтэ нөгөө талаас нь болохоор цалингаа яаж нэмэгдүүлж болох уу гэж асууж байгаа тохиолдолд бид нар зөргүүлж асуудаг. Тэгэхээр нөгөө талд чи юу илүү хийж чадах вэ гэж л асууна. Ер нь бол яг тэгэхээр чи нөгөө ахын дүүдэ мөнгө өгч байгаа тухай биш шүү дээ. Энд чинь нөгөө бизнесийн профешнл харилцаа явагдаж байгаа шүү дээ.
Тэгэхээр яг одоо урд нь би бас ажилласан компанирыг тулгарч байсан зүйл байхгүй яг миний удирдлаганд ажилласан нэг айгүй өрхөн мэрэгчлэн охин байдаг. Тэгээ ер нь бол миний цалин өрөхгүй байна. Би тэгээд цааш лавшуулаа ингээд сонсоод байгаа юм л да. Тэгээд надад тэр нь айгүй их таалагдсан үнцг нь юу байсан бэ гэхээр захирлаа би өөрийнхөө одоо хийж байгаа ажил дээрээ дахиад ажил нэмье гэж хэлсэн. Дахиад би ингээд өөрийнхөө хийж байгаа үүргийг бас ингээд нэмэгдүүлмээр байна. Тэгээ энийг болохоо илүү бүтээмжтэй хийхэд бол би өөрөө цагаа менеж хийж чадна. Өөрөө би нуур чадруудыг нэмэгдүүлж чадна. Тэгээ би танд ямар ч үр дүн гаргаж өгье. Тэгэхээр надад та яг миний нэмэгдэж байгаа ажлыг бодож жагаад үүнд нь тохируулаад миний цалин нэмж өгч болох уу гэдэг. Та тэр ажлын цалингаа нэмсэн үү? Нэмлгүй яах вэ? Нэмсэн. Тэгэхээр яалтчгүй таасаа ирлээ шүү дээ. Эхлээд нэг наан болохоор энэ амьдралтай холбоотой тий шалтгаан шаардлагууд байгаа. Гэхдээ ажил олгогч талаас харах юм бол цалингийн нэмхийн тулд нөгөө талд нь ажил бүтээмж гэдэг асуудал яалтч баригдаж чинь тий. Жавзаагийн хувьд ер нь бүтээмжийг юу гэж харддаг вэ? Яг тодорхойлбол. За тэгээ бүтээмжгээд ярихаар ер нь бол аюул олон өнцгөөс тайлбарлаж болох бах. Тэгээд нөгөө нэг бас маш том сэдв гэж хараад байна. Тэгэхээр яг мэдээж нөгөө нэг хийсэн ажил гүйцэтгэл гэж байгаа тий. Гэхдээ тэрний цаана болохоор миний бодлоор дахиад нэмэгдээд магадгүй одоо юу гэдгийг санал санаачлага, багт үзүүлж байгаа нөлөөлөл гэдэг ч юм уу тий. Ингээд ийм маш ийм өргөн хүрээг хамарсан. Гэхдээ мэдээж бид нар тухайн ажилтны гүйцэтгэлийг хэмжих гээд байгаа. Гэхдээ энийг болохоор би зөвхөн хийсэн ажил гэдэг юм уу, ажилласан цаг гэдгээр бол хэмжихгүй л гэж ойлгоод байгаа. Тэгэхээр жавцаагийн хувьд яг тэр үр дүн тал руу нийлэн бүтээмжтэй тодорхойлох гэдэг шүү дээ. Тийм. Гэхдээ олон хүчин зүйлүүд байгаа гэд тэнгуут одоо сараа захирлаас бас илүү дэлгэрүүлээд асуумаар байна л да тий. Тэгэхээр одоо ер нь бүтээмжийг ер нь бид нар одоо юу гүнзэлэг бүтээмжийг ер нь яаж хэмжих вэ тий? Айгуу чухал асуулт байна. Яг үйлдвэрийн компаниуд дээр ч гэдэг юм уу ингээд тодорхой юм шат амжилгаар яваад 1 цагт 1 минутанд ч гэдэг юм уу ингээд нэгж рүү ингээд шилжүүлээд энд хідэн нэгж бүтээгдэхүүн үйлдвэржин гэдэг бүтээмжийг бол хэмжихэд маш амархан байдаг. Амархан тий. Яг ийм үйлчлэгээний салбарууд дээр жишээлх юм бол би 1 цагт хідэн одоо хүнд үйлчилсэн, хідэн хүний асуудлыг шийдсэн бэ. Тэгээ энийг хэрхэн яаж нэмэгдүүлэхийн тулд би юу ашиглаж болох вэ гэдгийг бас хэмжиж болдог. Тэгтэл яг ингээд нөгөө оюуныхын хүчийг ашиглаж байгаа гэх юм уу да тий. Тэгэхээр чинь одоо 1 секундэд хідэн бодолт хийж ийн гэдэг талаар бид нар бүтээмжийг үнэлж чадахгүй гэсэн үг шүү дээ тий. Тэгээ яалтчгүй нөгөө жавзаат яг адилхан. Ер нь эцсийн дүндээ бол бид нар цагаар хэмжинэ гэдэг нь өөрөө айгүй хэцүү. Гэхдээ ямар ч хэсэг хэмжих ёстой. Тэр бүтээмжид нь тохируулна гэдээ ярихлаар энэ хүн ямар зүйлийг хийгээд ямар үр дүнд хүргэж ийн гэдэг рүү нөлөө анхаарч одоо илүү үнэлдэг гэх юм уу. Тэгэхээр ер нь бол тийм гүйцэтгэлээр илүү сойролдог гэсэн үг. Нэг ийм одоо шууд одоо бид нар ч ингээд санхүүгийн мэрэгчлэлтэй хүмүүстэй тэнгуү за зүгээр шууд ингээд нэгтлэн бодгчны жишээн дээр авч үзье л да. Тухайн нэгтлэн одоо юу гэдгийг сардаа 10 төрлийн өөр тайлан мэдээ гаргаж бэлтгэдэг, тайлгандаг тий. Ерөөсөө нөгөө нэг ажлын гүйцэтгэлийг зүгээр нэг хэмжих юм бол тэгж хэмжиж харж болно. Гэтэл юу гэдгийг тухайн ажилтны бүтээмж яагаад нэмэгдсэн бэ гэдгсэн чинь зөвхөн 10 төрлийн тайлан мэдээ өгдгөөс гадна нөгөө очиж байгаа тайлан мэдээлэл нь удирдлагын шийдвэр гаргалтанд нь яаж нөлөөлөд байна вэ гэдэг нэг үн цэнийг нь магадгүй нөгөө ажилтан ажил олгогч гэдэг юм уу те хоорондын харилцаагаараа ойлголцсны дараа болохоор тухайн ажилтан юу гэж ойлгосон бэхээр миний энэ хийгээд байгаа ажилчин те гаргаж байгаа тайлан мэдээлэл чи өөрөө удирдлагын шийдвэр гаргалтанд ингэж их нөгөө одоо нөлөөлдөг гэх юм уу те contribution хувь нэмрээ оруулалт юм биш гэдэг нэг ийм ойлголтыг авсны дараа магадгүй нөгөө санхүүгийн мэрэгчлэлтний ажлын бүтээмж бол нэмэгдсэн гэдэг бас нэг тийм жишээ сонсч байсан. Тэгэхээр энэтэй хэр санал нийлэх вэ? Хийж байгаа ажлын үн цэнийг ойлгох ирээд энэ нь өөрөө value building компанид шийдвэр гаргах төвшөнд хүртэл авчирч ийн гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр тийм болгож хийхин тулд тэр ажилтан арай өөр арга замаар хийдэг болсон ч гэдэг юм. Эсвэл өөртөө илүү нэмэлт ур чадваруудыг суулгасан байх гэж бас ер нь бол бодож ийн л да. Тэгэхгүй нэг өмнө хийдэг гэсэн аргаараа л хийгээд л би өмнөх байдгаар л байгаад шүү дээ. Тэрээс илүү сайн ахгүй. Окей тэр нь болохоор ингээд байж болж л байсан зүйл ч гэдэм үү те. Тэгээ бас санал ер нь бол нийлж байна. Яг тэгэхээр одоо ч гэсэндээ ажлын байрууд зөндөө олон компаниуд ер нь тийм л болсон л байгаа л да. Нилээ юм оюун хатан цагийн хувилбар руу шилжсэн маа. Яг тэгэхээр цагаар хэмжих нь өөрөө тийм одоо чухал зүйл бас байха болцсон юм байна ч гэдэм үү те. Тэгэхээр нэг хүн чөлөөтэй орчин тэгээд ингээд ярихлаа бид employee experience-ийн талаар ярих хэрэгтэй болчихно л да. Ажилтны туршлага гэдэг зүйлийг айгүй их чухалчиж одоо сүүлийн ажил олгогчдор яаж ажилтнаа илүү бүтээмжтэй ажиллах уу? Яаж илүү үр дүн гаргах уу? Энэ хүний ур чадвар нь өсөөд илүү зүйлийг яаж хийлгэж болох уу гэдэг рүү илүү анхаарч ажиллаад байгаа юм. Манай одоо нэлээд олон энэ том компаниуд бол бүр илүү энэ рүү нөгөө хөтөлбөр гаргаж хэлүүлж ажиллах гэх юм уу? Гурван төрлийн experience байдаг гэж ер нь бол үздэг. Тэгэхээр нэг нь болохоор culture experience буюу тухайн байгууллага өөрөө ямар соёлтой юм бэ гэдэг нь айгүй чухал. Тэр яагаад тэгэхээр бүтээмжид нөлөөлдөг гэж үздэг.
маш гоё эрэг зөв уур амьсгалтай. Тэгээ үнэт зүйлс нь минийхтэй нийцдэг байх юм бол би зоригтой ажилдаг. Дээрээс нь өөрөө үн цэнийг мэдрээд идэх учраас би илүү сайн ажиллах хэрэгтэй гэдэг хүмүүр ухамсарлаад илүү санаачлахтай гэх юм уу оролцоод явж байдаг. Тэгээд дараагийнх нь болохоор одоо нөгөө технологи руу илүү шилжиж байгаа холбоотой юм да. Технологийн бас experience гэж байгаа. Тэрний үг гэхэлэр одоо би ажиллаа хийхэд надад те одоо гой соёлтой байла. Гэхдээ би маш гоё нэм технологиудыг ашиглаж ажиллаа хялбарчилж хийж чадчихна уу гэдэг нь айгүй чухал гэсэн. Тэгэхээр технологийн дэвшлиг сүүлүүд бол нөгөө байгууллагууд маш их нэвтрүүлж байгаа ажилтнууд одоо түн гурал ярьж байгаа бүтээмж гэж ярьж байгаа учраас бүтээмжийг улам илүү нэмэгдүүлэхэд бид нар асар их хэмжээр технологид илүү суралцах хэрэгтэй. Тэгэхээр бас их тийм орчиныг бий болгож өгөхийн тулд ажилтнуудтай тэр одоо төлөвлөдөр нь бас хангадаг гэх юм уу те. За тэгээд нөгөө гурав дахь нь болохоор environment байгаа. Тэгэхээр миний ажил хийж байгаа энэ physical орчин гэсэн үг. Энэ өөрөө намайг ажиллаа бүтээмжтэй хийхэд нөлөөлж чадчихна гэдэг нь маш чухал байгаа. Тэгэл яг тэгэл ярангууд одоо жишээлбэл би нэг оюутан дүүгээс асуужсэн байхгүй юу. Нөгөө хичээлээ тавтах гэж байгаа гэдэг. Тэгэхээр чи өрөөнд ороод чимээгүй суугаад хичээлээ тавтвал илүү үр дүнтэй байхаа. Яг тэгэхээр ингэж хамаад ингэ саниулах зүйл байхгүй гэж үгүй би айгүй бүтээмжгүй байдаг гэд. Үгүй тэгээ хаана очиж хийж би кофе шопд очиж сууна гэж. Чимээтэй тгий сурч. Тэгээ би тэрийг амар гайхаад байгаа байхгүй юу. Яагаад кофе шопд суух юм? Би ч хөвч зүүчтэй юм. Үүдийн хөгжим зэрэг ингэ сонсохоор ингэ чамаас юм гарах үед тэгдэг. Би ингэ миний ингэ тарих илүү креатив ажиллаад байдаг гэд. Тэр нөгөө яг нөгөө заах өөртөө харьцуулахад шүү дээ. Одоо Y generation ямар орчинд яаж бид нар ажиллаж дадал туршилт суралцсан бэ гэдэг ингээд ер нь бол өөр нөгөө амьдралын хэм маяг өөрчлөгдөж байгаатай яг адилхан ажлын орчны хэм маяг асар их өөрчлөгдөж байгаа. Ер нь бол бид нар ярихаар ажил бол нөгөө хоёр дахь гэр гэж хүртэл ярьдаг шүү дээ. Тэгэхээр бид нар байгууллагын зүгээс бол яг эдрийг нөгөө айл болох бүтээмж хамгийн өндөр байх талаас нь ажилтнаа хангаж өгөх хэрэгтэй. Тэрийг нь харин ажилтан гоё өөртөө зөв шингээж аваад за би одоо яг ийм гоё орчинд байгаа юм чинь ингээд би одоо бүтээмжтэй ажиллая гэдэг ийм сэтгэл зүй, mindset гэх юм уу да. Тэрийг бол бид нар culture бий болгож авах хэрэгтэй гэж ер нь бол үздэг гэх юм уу да тийм. Саяны 3 зүйл аягүй надад таалагдлаа. Байгууллагын соёл, тэгээ мэдээж хэрэг болохоор ажил гүйцэтгэж байгаа том төхөөрөмж. 3 дахь нь бол мэдээж орчин ярьж байна. Тэгэхээр та сая орчин ярьлаа шүү дээ. Нөгөө хамт ажиллаж байгаа хүмүүс маань бас орчиндөө хамаарч байгаа юу? Байгууллагын соёлдоо хариалттай явж байна уу? Хоёул нь хамаарж байгаа. Тэгэхээр тэр нь бас байгууллагын бүтээмжид нөлөөлж байгаа бах тийм. Маш их нөлөөлдөг. Асар их судалгаанууд төрүүлдэг байхгүй юу? Хамт ажиллаж байгаа багийн уур амьсгал сайжрах тусам тэр хүний за нөгөө ажлын оролцоо гэж бид нар нэрлэдэг. Ер нь engagement гэж нэрлэдэг байхгүй юу? Engagement нэмэгдээд байна гэдэг. Engagement өсгөр яадаг гэхэлэр гүйцэтгэл өсөд байдаг. Тийм учраас нөгөө хүний нөөцийн менежмент бид нар одоо яаж ажиллах вэ гэхээр experience тэгээд engagement хоёрлоо илүү чиглэдэг гэсэн. Энэ хүний оролцоог яаж илүү нэмэгдүүлж болох уу гэдэг тал дээр илүү анхаарал өгдөг гэх юм да. Тэгээд тэр чинь build up хийж байгаа зүйл чинь хамгийн надтай ойрхон байгаа өдөр болгон хамт сууж байгаа та хоёр байгаа байхгүй. Надтай тийм мөх жаргал надтайгаа инээмсэглээд надтай айгу гоё харьцаж гин үгүй юу. Жавзаа ингээд намайг юм ярихаар ойлгодгоо гэдэг нь айгу чухал. Тэгээ би ойлгогддог, сонсогддог гэдгийг мэддэг тий. Тэгээ дээрээс нь мөх жаргал надтай айгу гоё харилцдаг чигээл бодох юм бол ер нь яг тэгээд байхгүй. Би ажил руу ирэхдээ аз жаргалтай ирнэ. Тэгээ айгу гоё юм сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ аз жаргалтай юм сайхан байгаад байгаа юм чинь өө yes гоё хийчихэл та. Тэгээд гурлаа хамт сууж байгаад гоё ярилцчихъя. Намайг сонсдсон юм чинь энэ дэр гоё санал гараад идэв ш. Тэг хүн чинь нөгөө ахиулаа санал нь сонсогдож байгаа тэрэн дээр гоё туршилт хийж байгаа гэл ингээд одоо creativity л гэж нэрлэдэг л дээ. Ерөнхийдөө юм сан санаачгууд ийм дэмжсэн тэг нээлттэй уур амьсгал бий болоод тэгэхээр заавалчгүй удирдлага өгсөн даалгаврыг таскийг гүйцэтгэж ингэж өөрийгөө хязгаарлах биш. Энийг би яаж давуулж хийж болох вэ гэдэг дээр илүү ажиллаж байдаг. Тэгээ тэндээс яадаг гэхлээр бид нар сэтгэл зүйн амар өндөр хэрэгцээгээ ер нь бол хангаж байгаа гэсэн. Би бол айгу үнцэнтэй юм байна. Миний хийж байгаа зүйл үр дүнд хүрдэм байна. Би хүмүүстэй хамт байхаар ингээд сэтгэл зүйн хувьд би аз жаргалтай байгаа даа штэ гэдэг мэдэрдэг гэх юм уу. Тэгэхээр ингээд нөгөө аяндаа л нөгөө хүний чинь productivity гэдэг нөгөө бүтээмж нь аяндаа өснө, бие биенээсээ суралцсан, эргээд хамтдаа хийж бүтээж байгаа учраас гүйцэтгэл хүртэл дагаа сайжна. Энэ өөрөө сайжаад ирэхлээр мэдээж бизнесийг гүйцэтгэлжсэн ялгааг нөлөөлөл эхэлнэ л дээ. Тэгээд бизнес тийм байдаг учраас ажилтны experience, тэгээд ажилтны оролцоог сайжруулъя. Зүгээр нэг юм happy бахан гарууд ажиллаад авах нэг арай өөр шүү дээ, тэр чинь ингээд соёлоор л илүү удирдах авч явдаг гэх юм уу? Тэгээд тэгснээр ажилтан маань өөрийнхөө үнцийн бүтээмжийг илүү ойлгоход нь тусалж өгч байгаа гэж ойлгож шүү дээ. Яг зөв. Яг ажилтан талаасаа тэгвэл яг өөрийнхөө бүтээмжийг нь яаж харах хэрэгтэй юм бол за байгууллага талаас нь соёлыг бүрдүүлээд өчлөө, орчийг бүрдүүлчлээ те хөгжих, оролцох боломжийн болцоог нь бий болгоод өгч чинь. Тэгэхээр ажилтан талаасаа юуг анхаарал зүгээр вэ? Яг би өөрийнхөө хувь хүн дээр жишээлбэл сүүлийн 2 жил би ер нь
яг хүмүүс ийм хоёр талдаа хуваагдаад байгаа. Нөгөө технологи өөрчлөлтийн хэрээр ChatGPT-г ашиглана, ашиглахгүй гэдэг хоёр тал дээр байгаа. ChatGPT миний өмнөөс ажил хийх гэж байгаа зүйл биш. Харин би ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд би ашиглаж байгаа гэдгээ биний хувьд бол би өөрөө өөртөө айгүй хэлдэг. Одоо юу гэдгийг те ямар нэгэн байдлаар зөндөө олон ингээл хүний нөөцтэй холбоотой бодлогууд гаргах хэрэгтэй болно. Хүмүүсийг ингээ хөгжүүлэх зөндөө олон санаанууд хэрэгтэй болно. Тэгэхээр чинь ер нь бол бид ингээл онлайн дээр суучаад зөндөө их ингээл судалгаа хийж байгаа шүү дээ чинь. Тэгэхээр чинь ингээ судалгаа хийхэд аюу хугацаа ордог ер нь бол. Маш их хугацаа орно. Яг нэг зүйлийг ингээ бодитоо сайн гаргаад ирчихье гэдэг тэгэхээр мэдээж өөрөө нөгөө хайлт хийж байгаа. Гэтэ судалсан байгаа бодитоо судалгаанууд дотроос гэл ингээл дүгнэлт хийгээл аваад явж байгаа шүү дээ. Одоо тэгж тэрний ард инженер ажиллана гэсэн үг шүү дээ. Тэгэхэд одоо юу гэдгийг нэг судалгаа одоо нэг сэдвүүдээр одоо нэг юм тодорхой бодлого гаргая гэл ингээ бодолд надад бол хамгийн багадаа сарын хугацаа хэрэгтэй. Гэдэг бол одоо ChatGPT орж ирснээр яаж юм гэхэлэр миний нөгөө судлаад байдаг хайлт хийгээд байдаг цагийг маш багасгаж өгдөг. Бүр аюу сайн багасгадаг. 5 минутанд чинь. Тэгэхээр би сарын хугацаа хэмнээд байгаа байхгүй тэрэн дээр. Одоо үлдсэн дээр нь би тархиа ажиллаж ажиллах хэрэгтэй. Энийгээ өөрөө яг нөгөө бодит амьдрал дээр яаж буулгаж болох вэ ч тийм үү. Тэгэхээр ChatGPT сүүлийн үед бол амар хөгжиж байгаа шүү дээ ер нь тий. Бүтээмжийг нэмэгдүүлэх асар олон янзын аргууд байгаа. Тэрэн дээр ер нь бол технологиг илүү ашиглавал маш сайн л гэж хэлэн дээ ер нь бол. Тэгэх юм бол нөгөө сар зарцуулдаг байсан юмыг маань 5 минутанд хайлт хийж өгнө. Үлцэн хугацаанд нь би өөрөө ажиллана гэдэг ингээр ямар ч бас нэг хагас өдөрт бол юм гарч ирчээд байна гэсэн. Тэгэхээр энэ чинь үлцэн хугацаагаа би дахиад өөр зүйл зарцуулах дахиад ийм боломж олдчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр таны хэлсэн санаа бол яг одоо байгаа технологиудыг илүүсээ ашиглаад бүтээмжээ нэмэгдүүлэхэд анхаараарай гэж шүү дээ. Жавзаагийн хувьд өөрийнхөө бүтээмжийг нь сайжруулж ирсэн туршлагаасаа хаваалцаач. Юу сараас эхлэлтэй бол угаасаа мэдээж яа харахгүй санал нэг байна те нөгөө AI болоо энэ нөгөө дижитал төлсүүдийг бол ажилдаа хэрэгжүүлж те бүтээмжээ нэмэгдүүлэх хамгийн гол бас нэг хурцсуур төхөөрөмж байгаа гэсэн үг шүү дээ. За тэрнээс гадна бол яг хуу майндсетийн хувьд гэх юм уу сэтгэлгээний хувьд ярих юм бол тухайн ажилтан ямар ч албан тушаал дээр ажиллаж исэн магадгүй илүү нөгөө нэг иймэрхүү хараатай байвал зүгээр ах гэж боддог. Өнөөдөр миний авж байгаа цалингийн түвшинтэй гэдэг юм уу албан тушаал тааруулаад мэдээж миний ажлын ачаал юу гэдэг ажил үүрэг байгаа. Гэхдээ би энд ажиллаж авах хугацаанд гэдэг юм уу илүү дахиад нэмээд таск авчиг гэдэг нь мэдээж би цаг зарцуулна ийм тийм ээ. Гэхдээ нөгөө талаас болохоор бас тэрийг юу гэж харж болох вэ гэхээр магадгүй би 1 жилийн хугацаанд илүү их олон төрлийн ажил таск хийснээрээ миний experience буюу туршлага маань бол аягүй сайн нэмэгдээд байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр магадгүй би яг календарийн хугацаагаар бол 1 жил ажилласан юм шиг боловч магадгүй тийм олон өөр төрлийн шин сорилтуудад бэлэн байснараа 2 жилдээ дүүцгээс ажлын туршлагатай байж болно гэж хэлэх гээд байгаа гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү нөгөө нэг сэтгэлгээнд ер нь ялангуяа дөнгөж төгсөөд орж байгаа ч юм уу тийм яг хөө мэдээж туршлагатай ажилтнууд явж гисэндээ ийм сэтгэлгээг бас битэл орхигдуулаасаа л гэж бодож байна л да. Ийм байдлаар ер нь хандвал бүтээмж гэдэг юм уу ингээ олон зүйлүүдийг эрт туршиж үзээд хийж үзээд алдаа оноогоо мэдээд гэдэг юм уу тий. Ингээ явах нь бол бас илүү бүтээмжтэй гэж бодоод байгаа. Гэхдээ нөгөө талаас болохоор орчин үеийн чиг хандлага болохоор илүү нөгөө мультитаскинг биш илүү фокус байх хэрэгтэй л гэдэг юм яриад байгаа шүү дээ. Яа тэгвэл мэрэгших хэрэгтэй гэж болгоо. Тийм мэрэгших тухайн зүйл дээр илүү сайн анхаарлаа төвлөрүүлэх гэдэг рүү бол төвлөрүүлж чадсан хүн бүтээмжтэй байна гэдэг одоо санаануудыг дэвшүүлж байгаа шүү дээ. Гэхдээ бас нөгөө талаас яг Монгол улсад ер нь бол одоо хүний нөөцийн дутагдал салбар болгонд байгаа тий яг одоогийн нөхцөлд бол тэгэхээр яг хөө мэдээж тэр нь бол ирээдүйд гэдэг юм уу ирээдүг харсан одоо бодлогын хувьд бол зүг байж болох байх. Гэхдээ яг одоогийн нөхцөлд бол би нэг хүн аль болох олон төрлийн ур чадвартай магадгүй би санхүүгийн одоо мэрэгчлээ байлаа гэд маркетинг хийж чаддгүй биш. Маркетингийн талаас нэг ойлголттой, тэм дүртэй ч гэдэг юм уу тий өөр олон төрлийн ур чадварууд л эзэмших нь айгүй чухал. Нөгөө талаасаа тэр нь буцаагаад миний бүтээмжийг нэмээд ийн гэж би бол хардаг. Одоо яг хөө тэр нь буцаагаад амьдралд ч хэрэг болдог гэх юм уу тий зөвхөн ажлын байран дээр биш тий ар гэрийн асуудал тий амьдралд хэрэг болдог гэж хардаг. Тэгэхээр тиймэрхүүд ерөөхдөө харааны өнцөг сэтгэлгээтэй л илүү байгаасаа гэж боддог. Би бас өөрөө хувьд тэрхийг хичээдэг гэх юм уу тий гой санаа тий. Миний хувьд зүгээр ойлгож байгаагаар ажилтны бүтээмж гэхэр магадгүй тий IT байна уу, санхүүгийн мэргэжилт байна уу, ямар ч мэргэжилтээс нэг нөгөө нэг суур тэр шаардлага гэдэг юм нэр өөрийгөө бас нэг хараасаа гэж хүсдэг. Тэгээд одоо жишээ нь сая сараа захирлын эзэн дээр нэг AI гэдэг юм уу ингээд технологиг ашиглах тий. Захим орчинд одоо ингээд үр бүтээлтэй байх тэрийг одоо ашиглах тэг чадвар ингээд бүр ингээд жирийн шаардлага юм шиг болчихж байгаа юм санагдаад байгаа. Нэмээд одоо гадаад хэлч гэдэг юм уу тий. Тэгэхээр тэр суур шаардлагуудаа ер нь бол хүн бүтээмжээ нэмэгдүүлэх гэж бодож байгаа бол тэр нэг ямар мэрэгжил албан тушаал гэдгээс үл хамааран тэр нэг суур шаардлагуудыг хангацсан байвал бас зүгээр юм болов уу гэж бодоод байна. Танаас дахин асууя л да.
одоо ингээд танээр орж ирээ цалингаа нэмэгдүүлэх юм ажилтан маань бүх санал тавих байх л та. Тэгэхээр та нэг цалингаа нэмэгдүүлэхдээ сайн болон ингээд за юу хэмдэ сөргөөлөх юм бол муу шалтгаан хоёрыг ингээд нэг жоохон салгаад ялгаа тайлбарлавал Балчир насандаа байгаль нуурын баруун эргийн төмөр тайгын дунд байгаа эцгийн гэрээ орхин их хөв заяаны дуу хоолойг даган Чингис хаан дэрж хүчээ өргөсөн Сүбэдэн тухай бид өгүүлрүүн. Нэгдсэн их Монгол улсын тулгын чулууг баттхан Бутархай овг аймагуудыг нэгтгэх их үлсэд Чингис хаанд өмнчээр зүтгэсэн бүлгөө. Дэлхийн хязгаарыг туулж бүслүүрийн хідэнтэй орон далайг давж улсыг гидэлсэн түүний баатарлаг амьдрал 65 удаагийн тулалдаанд ялалт авчирч 32 үндэстэн байлдан дагуулсан түүхэн гавьяагаар мөнхөрчээ. Хожимо тэрний яруу алдарт эн зэрэгцхнийг дахин мэдлээгүй юм санж агуу жанжины амьдрал бол зөвхөн өнгөрсөн түүх биш. Даяаршиж байгаа дэлхий дахины хэрчлээс дунд Монгол үндэстний дархлаа, ухаан зоригийг хамгаалan авч явах сургамж, стратегийн үнэт өв юм. Мандал санхүүгийн нэгдлээс Чингис хааны агуу жанжин Сүбэдэ номыг эхлэнэ орчуулан төлөвлөж байна. Яг цалин үүссэн дээр бол угаасаа компани болгоо өөр ингэсэн яг бодлоготой байгаа. Нэг зүйлийг одоо нэг зарчмыг бид нар илүү их баримталдаг. Тэрний үг гэхээр хүмүүсийн асуудлыг нэг ширхгэрэн шийдэхгүй. Яагаад үг гэхээр яг өөр байгууллагуудаас ч гэсэн зөндөө сонсч ирсэн. Тэрний үг гэхээр би өөрийнхөө төлөө явах хэрэгтэй шүү дээ. Миний цалин үнэхээр хүрхгүй байгаа ч ороод ярил та. Тэнгуү цадал чинь нэмдэм билээ шүү дээ. Тэгэхээр эргээд энэ даймжаад ирэхлээр яадаг гэхээр чинь мэдээж нөгөө спред хийжтэй хүмүүст ингээд яригдана гэсэн үг те. Тэгэхээр ярих юм бол болд юм байна гэдэг юм буруу соёл руу авчиад байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар угаасаа жил болгон цалингийн судалгаа хийж байгаа. Бүр жил болгон шүү. Одоо ядаж нөгөө наад захын төвшөндөө манай цалин байж чадчихэв үү? Тэрнээс мэдээж бизнес сайжрал дэрнгүүд бид нар өрсөлдөхүүц болж чадчихэв үү? Дахиад дээшдээ дэрвэл бид нар маркет дээр буюу зах зээл дээр бид нар тэргүүлэгч байж чадчихэв үү гэдэг рүү тэмүүлж байгаа юм компаниуд. Тэгжээж угаасаа маш өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа түрүүний яриад байгаа тийм. Ийм өндөр бүтээмжтэй ажилтдаг хүмүүс гэдэг чинь угаасаа бизнесүүд маш өндөр хонь нэмэр оруулаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ тийм хүмүүстэй ижиж бизнес өөрөө томорж байгаа, бизнес өөрөө урагшилж байгаа, хурдсаж байгаа ч тийм. Тэр хүмүүсээ хадгалж үлдэх илүү их сонирхол бас байгаа даа. Тэгэхээр нөгөө ажлын хэрэг цалингаа би нэмүүлмээр байна гэд асуугаад орж ил мэдээж ярилцсан. Яг ямар шалтгаантай байгаа юм бэ? Нөгөө түрүүн бас иржсэн шиг тэрнтэй адилхан гэсэн үг тийм. Гэхдээ юу гэхээр ер нь нийтлэгээрээ бас аягүй сайн ойлгодог зүйл нь юу гэхээр янз бүрийн юм нөгөө шалтгаан байж болно. Гүд. Гэхдээ нэг хүний асуудлыг шийдэхийн тулд дөрөөсөө цалингийн бодлогыг авч явдаггүй. Тэр нь ингээд томороо тийм нийтээр нь шийдэж явах хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл нэг хоёроо шийдвүүлээд байх бол өөрөө аягүй хортой зүйл. Асуудалтай. Гэхдээ үнэхээр болохгүй байна гэд тэр тохиолдолд бид нар юу гэдэг вэ гэхээр дахиад өөр юм ассесментийн аргууд ашигладаг л да. За тэгвэл энэ хүний өөрөө бизнест оруулж байгаа хувь нэмэр нь ямар байгаа тань шууд удирдлагатай хамт ярилцаж үзэн тий. За энэ хүн ирээдүйдээ хэр өсөх боломжтой, хэр сайн суралцах юм. Тэгээд дээрэс энэ хүн одоо өөрөх нь тий нөгөө бүтээмж нь өсөх хандлага байна уу, нэмэгдэх боломж байгаа даа. Цаашаа яаж энэ хүн явах гээд байна. Удирдлага нь хамгийн сайн мэдж байгаа шүү дээ. Тэг яг хаа тэрийг үнэлдэг ингээд янз янзын төлөвлөлт бол бид нар бол ашигладаг. За тэгээд тавьж үзнэ гэсэн. За ингээд харангууд ер нь бол бид нар энэ хүнийг тий ирээдүйн манай маш өндөр хонь нэмэр оруулах хэрэгтэй хүн мөн байна гэж үзэх юм бол окей. Тэгвэл ийм тодорхой хэмжээгээр угаасаа бид нар ч нэг цалингийн сүлжээ гэдэг зүйл байгаа. Сүлжээ гэдэг чинь угаасаа шийдвэр гаргалтанд л бид нар зориулж тэр нь өөрөө тэгш боломжоор хангадаг. Дээрээс нь шудраг байх хэрэгтэй гэсэн. Фэр гэж ярьдаг шүү дээ. Шудраг байх хэрэгтэй. Yes, жавзаа өтөр адилхан ажил хийдэг. Гэхдээ жавзаа надаас өндөр цалинтай байж болох уу гэдэг асуудал байна. Байж болно. Тэр нь гэхдээ юун дээр бид нар яг адилхан ажил хийгээд байгаа шүү. Гэхдээ жавзаа илүү бүтээмжтэй ажилладаг байна. Жавзаа илүү хувь нэмэр оруулаад байна шүү. Тэрийг яаж үнэлэх вэ? Тэрийг бид нар гүйцэтгэлийн менежментийн аргаар үзнэ. Дээрэс нь яг талант менежмент гэж сонсч байсан баг тийм.
компаниудад аягүй хэрэгждэг нөгөө талант менежментийн бодлогоор бас үздэг. Тэрэн дээр бол бид нар энэ хүний гүйцэтгэл нь ямар гүйцэтгэлийг гаргахдаа бидний хүсэж байгаа байгууллагын соёлд нийцсэн зан хандлагыг үзүүлж чадчих юм. Угаасаа байгууллага 3-4 жил ажиллачаад дуусчих гэж бодохгүй шүү дээ, тийм ээ. Бид нар аль болох урт хугацаанд илүү дандаа ингээд гүйцэтгэл тасралтгүй өсөлттэй ажиллахын төлөө тэмүүлж байгаа. Тэгээ бодглохлоор ингээд урт хугацаанд бидрийг авч явах хэвээр зарчмуудтай, соёлооттой нийцэж гинүү. За одоо тэгэнгүүт өнгөрсөн хугацаанд гарч ирсэн энэ хүний зан хандлага гэж түрүү ярьлаа тийм. Энэ зан хандлагууд нь өөрөө яг компанид байх хэвээр энэ компаниг урт хугацаанд нь драйв хийн гэж цааш нь авч явах гэж зүйлдээ нийцэж гинүү гэдэг байдлаар ингээд хоёр талаас нь хөндлөнгөөр нь бид нар яг хаа классикаар бол нэг 9 box гэдэг зүйлийг бол хийдэг. Зарим компаниуд бол өөрсдөө бизнес онцлог дээрээс хамааруулаад 16 бокс хийдэг. Зарим нэлээд өндөр бүтээмжтэй компани манайх бол ингээд салбартаа тэргүүлэгч гэж байгаа тохиолдолд бол 4 боксоор жишээлбэл хийдэг ч гэдэм үү. Тэр ингээд нөгөө хүмүүсийг бид ингээд дотор нь оруулах хувь нэмэр ирээдүгийн таамаглаад ерөөхдөө classification гэдэг чинь ерөөхдөө ангилал хийдэг гэсэн үг. Тийм байна тийм ээ. Тэгээд нөгөө ажилтан сая нөгөө цалингаа өсгүүлээд ороод ирсэн байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө үнэ харна гэсэн үг байхгүй юу? Аль ангилалт байна. Яг зөв. Тэгээ бидэрт ямар боломж байна гэж харна. За ийм боломж байна. Эсвэл энэ боломжгүй. Аль ч хариулт нь байж болно гэсэн үг шүү дээ. Тэр тохиолдолд ажил нь эргээд ойлгох хэрэгтэй болно гэсэн үг. Чиний цалин юунаас хамаарат нэмэгдэх боломжтой вэ? За нэмэлт өөрөөр даалгавар авч болно. Эсвэл яг одоогийн байгаа цэвэр гүйцэтгэлтэй л ярилцдаг ер нь. Чиний гүйцэтгэл ер нь бол ингээ хүлээлтэнд бол хүрдэг гэдэг чинь одоо авч байгаа чинь хүрнэ гэсэн утгатай болох гэдэг шүү дээ. Хэрвээ нэмүүлээ гэвэл хоёулаа жоохон хичээх хэрэгтэй байгаа даа. Чи жоохон давуу атгач. Өөрийгөө харуулаач. Тий. Яг нөгөө юугаар хуучны хэлгээр бол өөрийгөө харуул гэдэг юм л да. Гэтэл одоо өөрийгөө харуул гэхлээр одоо яг юм энэ харуулах байдаг. Тий. Цалин өсгөлээ гэдэг чинь хэрэгцээ байж болно, эсвэл амбиц ус байж болдог юм бол. Тэгэхээр нөгөө энэ яг зөв хүсэл эрмэлзэл тэмүүлэл мөн байна уу гэдэг нь өөртөө хамт айгүйх ярилцдаг гэсэн үг. Тэгж чаад окей ингэчээч гээд бүр ийм шийдэх тохиолдол янз янзын шийдвэрүүд гарна. Компани өөрийнхөө нөгөө бодлого журмаасаа хамаардаг гэсэн үг тийм. Окей. Би чамд хугацаа өгмөр байна. Яг тэгвэл чи давуу атгах гэж би хүсэж дээ шүү дээ. 1 сарын хугацаа, 3 сарын хугацаа. Окей. Энэ үед чи нэмэлтээр ийм зүйлийг хийх үү? За тэгээ тэр үед харъя. Гүйцэтгэл чинь үнэхээр хурж байвал why not шүү. Асуудалгүй. Тэр аюу сонирхолтой юм тий. Ерөнхийдөө бол нийт ажилчдаа тодорхой аргачлалуудаар одоо олон улсын янз бүрийн аргачлалууд байдаг байх гэдэг шүү дээ тий. Тэр аргачлалуудад тодорхой бүлгүүдэд бол хуваарлцдаг. Тэгэхээр мэдээж тухайн бүлэгт одоо юу гэдэг нь би харьяалагдлаа гэд тэр бүлэгтээ яг ингээд гацчихна гэсэн үг ш. Тэр хүнд өөрт нь боломж авах гэдэг шүү дээ тий. Аль руу шилжих вэ? Магадгүй айгүй өндөр одоо юу гэдэг нь потенциалтай гэж үзэжсэн боловч явцын дунд буурахч магадaltaй байж болох нь шүү дээ тий. Тэр яг тэр нөгөө нэг хүний нөөцийн бодлого гэх юм уу тий баримталж байгаа энэ юу бол маш гоё юм нөгөө нэг тогтвортой тухайн ажилтныг одоо өсөж хөгжих нөгөө талаас яг таны хэлсэн нөгөө нэг шударгаар одоо карьерээ ахиулах тий карьерийн замналаа бий болгоход бол маш чухал гол бодлого байх гэдэг шүү дээ тий. Яг нөгөө хүн нөөцийн бодлоготой ч гэсэн ялгаагүй. Ер нь удирдах байгаа би баг удирдах байгаа гэхлээр миний баг дотор байгаа хүн нэг болгоны гүйцэтгэл өөрөө миний гүйцэтгэл болдог гэсэн. Тэгээ би өөрийнхөө гүйцэтгэлийг бас нэмэр байгаа шүү дээ. Баг дотор ажиллаж байгаа хүн болгоныхоо гүйцэтгэлийг яаж нэг энэ дотор хамгийн өндөр гүйцэтгэлтээс бол хамгийн өндөр хувь номер оруулаад байгаа нь хэн байна? Тэгвэл би нөгөө бусдад хэсгүүд дээр яаж анхаарах вэ? Мэдээж ур чадвартай шууд холбоотой шүү. Ур чадвар сайжирч байгаа хэрэгтэй шүү дээ. Хүмүүс болохоор ур чадварт нь зориулж цалин өгдөг гэж боддог. Яг сүүлээд нөгөө skill workers center гэдэг айгүй их зөнд олон концепцууд гарч ирж байгаа. Гэтэ яг том утгаар нь хараад үзэх юм бол амар өндөр ур чадвартай ирнэ тэр хүн гүйцэтгэл гарахгүй л яахан гэдэг асуулт бас байгаа шүү. Тэгэхээр бүтээмжгүй ажилтан гэсэн. Тий. Сэтгэл хүч гэх юм уу нэг тийм дуртай биш хийсэн чи ялаа байсан чи ялаа ч гэдэг юм хандлага нь ч гэсэн өөрөө буруу тий. Тэр тохиолдолд нөгөө ер нь бол ингээд нөгөө англиад харчаад тэр чинь түрүү биелсэн шүү дээ үнэлгээ хийхдээ болоход бид бас нөгөө байгууллагын бүрдүүлэхийг зорж байгаа соёлт хэр нийцгийн яг зарчмын дагуу байж чадчихна гэдэг чинь ер нь бол ингээд компани ингээд томор нархамлын баг гэсэн үг байхгүй бид нар өөрийнхөө хэлбэр дотор явж гин гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ бүрдүүлэх гээд байгаа зүйлийг маань хэр сайн бүрдүүлж ин гэдгээс ер нь л айгүй хамаардаг гэх юм уу. Тийм ээ тэгэхээр магадгүй ур чадвартай ирнэ гүйцэтгэл султаа ажилтан юм байна. Тэгэхээр тэр бас нэг ангилт нарах нь шүү дээ. Үнэхээр яг ур чадвар таарахын ч гэсэн гүйцэтгэл өндөртэй бүтээн өндөртэй ажилтан бас байгаа. Тэгэхээр надад зүгээр ингэж бодогдчихээн л доо магадгүй нэг ажилтан нэг ажилтан цалингаа олж байгаа. Гэхдээ тэр ажлын цалин нэмэхийн тулд эхлээд тэр ажлын бүтээмж нэмэгдэх ёстой юу үгүй бол цалин нэмснээрээ магадгүй тэр хүний ур чадвар бүтээмжинд дагаад нэмэгдэх юм болоо. Аль нь төрүүлж ирнэ явах ёстой гэдэг юм бол энэ туршлагаас харахад. Ер нь
айл ал аргыг ашигладаг. Өслөлөөс хамаарна. Тийм. Тухайн хүнээс бас хамаарна. Нөгөө түрүүн потенциал гэж ярьсан шүү дээ. Энэ ерөөдөө өсөх боломжтой юу, хурдан суралцаж чаддгүй, өөрчлөлтийг өөр дөр маш хурдан аваад үр дүнд хүргədэггүй гэд өнгөрсөн хугацааны талаар бодно гэсэн үг шүү дээ. Тэгжээс ерхий байдлаар энэ хүний хандлагыг ингээ харахаар тийм гэж байгаа тохиолдолд өөрчлөлт нэмж болно. Тэгвэл энэ хүнд илүү их нөгөө reward гэж ярьдаг юм да. Ер нь бол ингээд өөрийг нь үнэлж байгаа, шагнагдсан мэдрэмж авдаг учраас хүн илүү их хичээх хандлага бас байдаг. Зарим нэг тохиолдолд бол тэр асуултан дээр жоохон асуултын тэмдэгтэй байгаад байгаа бол түрүүний ярьжсэн. За би чамд хугацаа олмоор байна. Хоёлаа хамт үзье те. Чи ч гэсэн өөрийгөө бас ингэж шалгаад үз. Тэг үнэхээр энэс цааш явж чадах нь үгүй гэдгийг харъя. Тэрийг давуулчлаа гэвэл окей, мэдээж амлалт өгч болно шүү. Чи энийг хүртлээ чи. Тэгээд энэний дараад нь те нөгөө гарч ирэх шагнал нь өөр юм байгаа. Тэгэхээр эндээд нөгөө ер нь бол нөгөө түрүүний ярьжсэн те яг энэ хүний нөөц талант менежментийн бодлого нь өөрөө шудраг байх зарчим руу илүү авчирдаг. Тэгжээж нөгөө human bias гэж ярьдаг шүү дээ. Бид нар чи бүгд хүн удирдах байгаа. Миний хувь хүний үзэл бодол шинхэн багасж эхэлдэг гэсэн үг. Тэгээд яад өгөхлөө нөгөө хүмүүс өөрийгөө ингэж үнэлүүлдэг гэдгийг ойлгочихж байгаа. Үүндээ тохирсон байдлаар би ингэж pay авдаг гэдгийг бас мэдчихэж байгаа учраас энэ өөрөө шудраг юм байна. Тэгвэл би энийг нэмэгдүүлэхэд бол би өөрөө хичээх ёстой гэдэг майндсет нь илүү их ингэж ургаж хөгжиж явдаг гэх юм уу. Тэрнээс шууд ингэ зөвхөн дээрээсээ доошоо даалгавар өгөөл тэнд доор төвшөнд ингээл гүцэтгээл яваад идэхтэй. Тэгтэл яг үнэндээ бол бизнес тэр дээр байгаа чи цөөхөн хүмүүс байгаа шүү. Хамгийн их execute хийж байгаа хүмүүс чинь доогор ногоод байгаа байхгүй. Эднээс хамгийн зөв сайн санаанууд гарч иж бизнесийг гүйцэтгэж сайжрах хэрэгтэй. Энэ нөө bottom up approach гэж бас нэрлэдэг шүү дээ. Тэр тийм орчинтой байгаад тэгээд бид нар хүмүүс дотроос энэ хүмүүс нь ийм гүйцэтгэлтэй гэдгийг мэдчих юм бол аль хэсгээ бид нар яаж мотивацжуулах уу гэдгийг ойлгож байна гэсэн. Тэгээ бас аль хэсгээ бид нар авч үлдэх ёстой вэ гэдгийг бас мэдчихэв. Айгуу сонирхолтой шүү дээ. Надад болохоор шууд саяны нөгөө одоо талент менежмент бодлогын дагуу те нөгөө ангилал гэх юм уу те хийгээд байгаа. Тэнгүү тэрийг нөгөө ингээд prioritize хийгээд байна шүү дээ. Тэгэхээр тэн дээр хамгийн чухал одоо ур чадвараас илүү тэргүүн дээгүүр тавигдж байгаа үзүүлэлт юу юм? Одоо магадгүй хандлага юм уу те? Одоо нөгөө нэг сурыг гэсэн тэр нэг ирмэлцлэл юм уу? Эсвэл тэрийг гэвэл та эхний топ 3-ыг гэвэл юу гэж хэлэх вэ? Яг сайн чинь хэлсэн шиг хүсэл тэмүүлэлт байх хэвээр. Гэхдээ хүсэл тэмүүлэлт нь зүгээр ингээ яриад явдаг зүйлийн талаар биш шүү дээ. Одоо сүүлд нөгөө нэг ингээл айгу мөрөөдөд байгаа гэл те. Гэхдээ тэр хүн харуулж ийн гэдэг нь амар чухал. Харуулна гэдэг ярих тухай биш. Хийж үзүүлж явах хэрэгтэй гэсэн. Нэр би одоо удахгүй эксперт инженер болох гэж байгаа шүү дээ. Ингээл гоё хичээдэг. Зөндөө олон туршилтууд хийж үзэл байгаа. Тэрийг ингээл харуулаа л те. Ингэсэн чинь яаж чамд энэ тохирч гинөө, чиний ажил хөнгөвчлөж гинөө, би ийм шинэ юм сурчлаа штэ. Тэр чинь харуулад байна гэсэн үг байхгүй юу? За тийм ээ. Тэр нь айгуу чухал. Хүсэл тэмүүллээ харуулдаг гэдэг нь айгуу чухал. Тэгжээж тэр хүн өсгөөд байна гэдгийг бид нар ойлгож мэдээд байгаа гэсэн үг. Тэгээд дээрэс нь түрүүнээс хойш айгуу их яриад байгаа нэг зүйл л байгаа. Тэр нь юу гэхээр угаасаа соёл яриад байгаа. Соёл амар чухал. Тэр хүн бидний соёлд нийцэж гинүү гэдэг нь чухал. Соёлын тухай ярихлаар нөр айгүй өргөн сэдв. Гэтэ байгууллага дотор зайлшгүй байдаг зүйл сайн ч байна уу, муу ч байна уу, жижиг байна уу, том байна уу хамаагүй. Тэр байгууллага тодорхой хэмжээний соёл байгаад байдаг ер нь бол. Тэгээ соёл өөрөө ингээд нөгөө хүмүүсийг хэрхэн яаж ажиллах уу, хэрхэн яаж хоорондоо харилцах уу, тэ яаж шийдвэр гаргах уу гэдгийг хүртэл шийдэж яадаг зүйл гэсэн үг. Тэгэхээр бизнес өөрөө урт хугацаанд амжилттай ажиллах уу гэдгийг чинь шийдэд байгаа гэсэн үг. Тэгэхээр дараагийн харах нэг гол зүйл нь юу гэхээр бид нар ийм соёлоор ажиллана гэдгээ ер нь бол бизнесэд хэвшлэн тодорхойлж бид нар PVP гэж нэрлэдэг. Purpose, Value, Principles гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зорилго, үнэт зүйлс, тэгээд зарчмуудын талаар айгүйх ярьдаг. Тэгэхгүй л энэ чинь зөндөө олон хүмүүс ажиллаж байгаа шүү дээ. Бүгд тэр өөрөө соёлтой, өөрөө бэкграундтай, өөрөө гэр бүлээс гаралтай, магадгүй өөрөө шашны шүтлэгтэй, өөрөө ихтгэл өнөмшлтэй хүмүүс. Гэтэ тэдний нэг зорилгын төлөө нийлүүлж авчирдаг. Тэгжээж бизнес урт хугацаанд явах гэдэг шүү дээ. Гэтэл энэ соёл дотор энэ хүн байсан нь өөрөө үр шиг цэцэглэж урахгүй эсвэл хор шиг идэж гинүү гэдэг нь амар чухал. Тэгэд манай бас нэг миний өмнө бас ажилласан компани захирлын ярьжсэн би ерөөсөө мартдаггүй байхгүй юу. Тэрний юу гэхээр бид нар залуучуудад зориулсан менторшипийн хөтөлбөр гэдэг хийдэг. Тэгээ менторшип хөтөлбөр дээр манай залуучуудад зориулсан хэлжсэн. Ер нь таны амьдралд хийжсэн хамгийн хэцүү шийдвэр юу байдаг вэ гэж асуусан чинь зөрүүлээд өөрийнхөө биенээс мах таслах шиг хамгийн хэцүү зүйл байхгүй. Тэр нөгөөдөж бүр ингээ гайхаад наач юу яриад байна та гэд. Тэгсэн чинь говьд нэг юм хорхой байдсан байна л да. Хорхой гэж нөгөө хилцэд хорхой маягийн гэсэн үг шүү дээ. Тэр хорхоонд ингээл хэрвээ хатгуулах юм бол маш хурдан нөгөө цус нь биеэр тардаг учраас үхэх юм байна л да. Тэгээ би амьдрмаар байгаа байхгүй юу.
Тэгэхээр яах юм гэхээр би хорцсон баха авч явах гэдэг шүү дээ. Авч нөгөө тасдаж авахаас өөр аргагүй. Тэр бол амар өвдөлт өгнө гэдэг. Тэгээ тэрийг юутэй зөвлөж ярьдаг вэ гэхээр компани дотор таригдсан байгаа энэ хортой одоо соёлыг бий болгоод байгаа хүмүүсийг яриад байгаа гэсэн. Тэр хүн асар өндөртэй нарийн мэргэжлийн ур чадвартай хүн байж болно. Маш өндөр гүйцэтгэлтэй байж болно. Гэхдээ соёл дотор нийцэхгүй л өөр ийм хортой урт хугацаанд яах юм гэхэл би хордоод угаасаа үхэн тодорхой гэсэн болчихж байна л доо. Тэгэхээр бид нэр соёлыг л ер нь илүү их чухалчилдаг. Тэгэхээр ер нь бол энэ хоёр дахь нь бол соёл буюу соёлтой хэр нийцэж чинь гэдэг нь айгүй чухал байгаа. За 3-ыг нэрлэрэй гэлүү те. Яг ур чадвараас илүү өөр дээш нь тавигдаж байгаа зүйлүүдийг л сонсмоор байсан байхгүй юу? Тийм. Түрүүнд угаасаа нөгөө нэг яриагаараа гурлаа. Ур чадвараас илүү өөр зүйлүүд байдаг гэдэг нэг юм санаа өгчихсэн байсан болохоор юу байна вэ гэд асуусан. За яг 3 дахьыг нэрлэж юу вэ? Өгвөл дараад нь хэлж болно шүү дээ. Гэхдээ нөгөө саяны тэр соёл гэдэг санаан дээр бүр яг шууд нөгөө орж ирж байна гэдэг шиг те. Одоо нөгөө талаасаа жишээл хувь хүн өөрөө бас бодох хэрэгтэй байна л да тий. Тэгэхээр жишээлбэл би энэ нөгөө орох гэж байгаа компаниас судалдаг тийм мэдээж тэгэхээр энэ компанид үнэхээр миний нөгөө үнцүүлэлтэд нийцэж гинэ үү гэдгээ тий. Тэгэхээр магадгүй нөгөө яг л сая таны хэлсэн нөгөө ур чадвартай нарийн мэрэгсэн хэрнээ тэр нэг газраа нөгөө нэг яг нэг үнэлэгдээд нэг гоё хүмүүс яг тохирсон компани ажиллаа болохоор бүр ингээд улам хөгжиж авдаг шүү дээ. А тэгээд нэг л юу гэдэг нөгөө нэг карьерийнхаа хувьд нэг уулзраа болохгүй ч юм уу тэгээд нэг орж гараал ингээд яваад байдаг шүү дээ. Тэгээд магадгүй ингэж явж ирсэн нэг газар ороод тэндээ айгүй доктортой ажилладаг хүмүүс байдаг тий. Тэгэхээр яг тэр бол нөгөө саяны сараа захирлээсэн юг бол шууд одоо тийм хүмүүсийн жишээл айгүйх байдаг байхгүй. А за яг мэдээж зарим хүмүүс азтаагаар гэх юм уу анхны ажил бол муу хоёр дахь ажил болох гэжээс тийм компаниудтай учирсан бол илүү ингээ хөрвөөд ажил явуулдаг байх л та. Тэгэхээр яг үзэж байгаа хүмүүсийн хувьд гэх юм уу те хувь хүний хувьд бас нөгөө талаасаа таны өөрөө ч одоо үнцүүл юу юм бэ те ажил баримталдаг арга хандлага бас юу юм бэ а гэтэл энэ миний орох гэж зориод байгаа компани яг л тэрнтэй гоё нийцэж гинүү гэдгийг бас нэг л харах хэрэгтэй л байгаа юм л да. Нөгөө цалин яалтчгүй үнэлэмж мөн үү гэж асуувал мөн. Гэтэ юундээ би фокуслах уу гэдэг нь ялгаатай. Ажилтны хувьд. Дан ганцхан цалин дээр л хөлрөөд байвал бид нар бүгдээ л мэдчихэж байгаа шүү дээ. Эн чинь хязгааргүй хэрэгцээ байгаад байгаа шүү дээ бид нар. Тэрийг бид нар хизээ дүүргэж гүцэх юм. Үс цалин өсдөө шүү дээ. Өсөнгөд амар баярлалтай шүү дээ бид нар те. 2 сар амар гоё мэдрэмжтэй. Йоо ямар гоё юм бэ. 3 дахь сараас эхлэх мэдрэмж байхгүй болчихно. Яагаад гэсэн чинь нөгөө хүн чинь цалин одоо орлого өсөхөөр хэрэглээгээ дагаж өсгөөддөг ч гэдэм үү. Тэр нөгөө нэг yes хангалттай одоо үүнээсээ илүү бай гэвэл хүн давхар юу байх хэвээр гэхэлэр санхүүгийн менежмент маш сайтай байх хэрэгтэй. Санхүүгийн зөв зохицуулт сурсан байх хэвээр. Юунд зориулахыг одоо бид нар одоо банкны салбарынхаа за санхүүгийн салбарынхан бол илүү сайн мэднэ шүү дээ. Бид нар ингээд орлогыг солонгоруул гэдэгтэй адилхан маш олон төрлөөр орж иж байгаа орлогоос солонгоруулж бид нар бас ингэж хадгалж сурах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэг яг үлдэж байгаа хэсэгтээ амьдарч сурах хэрэгтэй. Энд чи өөрөө ингээд менеж яваад байгаа байхгүй self manage гэдэг. Тэ одоо нөгөө шинэ үед гэх юм уу хамгийн их чухлаар тавигдж байгаа ур чадваруудын нэг бол энэ self managing skill гэдэг. Би өөрийгөө хэрхэн яаж зөв менеж хийж гэдэг нь хинтээ яаж харьцах уу гэхээс илүү бүх зүйлтэй яаж харьцаж яах гэдэг нь амар чухал байна. Цагтаа би яаж харьцдаг, өөрийнхөө ирч хүчтэй яаж харьцдаг. Тэгээд дээрээс нь бусдаа хэрхэн харьцдаг, би санхүүтэйгээ яаж харьцдаг. Тэгэхээр чинь нөгөө ганц физикал зүйлийн талаар биш те бие сэтгэл оюун гэсэн 3 зүйлийн талаар хамтд нь ярьж байгаа гэсэн. Тэгээ тэрийг яаж менежтэй гоё авч явж юм гэхэлэр аянда хүн өөрөө тэрэндээ илүү сэтгэл ханамжтай болж эхэлнэ. Өөрийнхөө сэтгэл зүйн хэрэгцээг чинь хангаж сурна, нийгмийн хэрэгцээгээ хангаж сурна. Тэгэл тэгэл нөгөө юугаа би яавал гэдэг шиг те тэргээ гоё хэмжиж үзэж байгаа надад аль нь илүү чухал хэрэгцээтэй байна гэдгийг л илүү харсан зүг баг. Мэдээж нэг зүйл байгаа. Бусдаас жаахан илүү гэдэг зүйлийг одоо манай MSS Holding компани гүйцэтгэх захирал гантүр захирал маань залуучуудад зориулж бас нэг удаа хэлжсэн. Тийм тохиол би тэрийг бас ерөөсөн мартдаггүй. Би тэрнтэй бас яг санал нийлдэг. Одоо миний хувь хүний хувьд нөгөө баримтлагдаг зарчимтай аягүй адилхан гэдэг шүү дээ. Тэрний үг гэхэлэр бүгдээрээ адилхан. Ур чадвар ч гэсэн адилхан төстэй байхгүй бид нар нэг гараас эхэлдэг. Гэтэ зарим нь яагаад илүү дээшлээд идэв. Зарим яагаад байсан байранда байгаад идэв гэдэг асуулт байгаа даа шүү. Yes мэдээж ур чадвар. Гэхдээ ур чадрыг сайжруулах зөндөө олон янз аргууд байгаа. Тэр хүн өөрийгөө хэр дайчилж чинь гэдгээс айгүй хамаардаг. Өнөөдөр гурлаа хамт суулаа. Би хамт сууж агаад за би нэг дахиад нэг жоохон илүү ажилчий да. Гэтэ тэр нь амар асар том зөрүүтэй гэж юусэн хэлээгүй шүү дээ. Жоохон илүү гэдэг.
өдөр болгоны жоохон илүү явдаг шүү дээ. Тэгж явсараад нэг мэдсэн чи жилийн дараа гэхэд маш том хэмжээний гэп гаргаад ирчих واخхой. Одоо ингээд ялгаатай байдлыг бий болгох шүү гэх юм уу. Тэгээ бизнес дээр бол угаасаа хин илүү бүтээмжтэй гэдэг талаар ярих юм бол хин угаасаа нөгөө илүү цаг зарцуулж байгаа хүн учраас хамаагүй илүү бүтээмжтэй, хамаагүй илүү үр бүтээлтэй байдаг. Тэр нь ингээд ялгаж харагддаг учраас мэдээж тэрэн дээр нь одоо зохих ёсных нь шагналыг те зохих ёсных нь одоо цалин хөс нэмэгдлүүдийг ч гэсэн төвхөн зөв. Таны ярианы сархаар нөгөө байгууллагууд маань те ажил олгогчид маань ерөөдөө ажилтныхаа орчин бүрдүүлээ те байгууллагын соёлоо бүрдүүлээ, орчныг бий болгоё, бүтээмжийг ерөөдөө нэмэгдүүлээ гэдэг энэ бол хандлага тэр чиг рүү бол нэлээд ингээд сайн суралцаад явж байгаа юм шиг харагдаад байгаа. Гэтэл яг нөгөө ажилтны талаас харахаар өөрийгөө хөгжүүлээд илүү цалин авахын тулд сая таны хэлснээр те цагаа хэрхэн зөв удирдах, өөрийгөө хөгжүүлэх, яаж илүү бусдаас жоох илүү байх гэдэг дээрээ ажиллах, анхаарах тэр шийдвэр гаргахаас өмнө магадгүй зүгээр шууд илүү цалингийн хараад гадагшаа явъя гэдэг шийдвэр гаргаад байгаа юм биш үү? Яг шалтгаанаас судлах бол амар олон шалтгаан шүү. Бид яг энтэй холбоотой одоо Австралид хэдэн монголчууд байна, Америкт хэдэн, Солонгост хэдэн тэдний яг ажил хийхэд нэг ямар орчноор хангаад байгаа юм бэ? Яг яваад байгаа хүмүүсийн хэрэгцээ нь юу вэ гэхээр ер нь бол дан ганцхан цалин биш л дээ, нийгмийн хэрэгцээ байхгүй юу? За дан ганцхан цалингаар нь татъя гэвэл бас дахиад нөгөө тэд чинь хүүхдүүдтэй олчихсон гэр бүлээ билд ап хийгээд явж байгаа. Хүүхдүүдийн эрүүл мэнд боловсрол гэл ингээд дараагийн шатны юм нөгөө хэрэгцээнүүд гарч ирээд байгаа учраас хүмүүс хэрэгцээн дээрээ тулгуурлагдаад байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр бид бүх хэрэгцээг бас дахиад хангаж өгч чадахгүй. Тэр бас яах вэ гэдэг асуулт гарч ирж шүү дээ. Тэгэхээр ер нь бол yes бизнес сайн ажиллаж байгаа бол ашигтай байгаа бол гэсэн үг те. Яг тэр хэмжээгээр фэр зарчим гэж ярьсан те. Түрүүний фэр зарчим дээр тулгуурлаад бид нар хүмүүстэй хангалттай хэмжээгээр нь ерөнхийдөө нэмж явах хэрэгтэй юм байна гэдэг л ер нь эцсийн хариулт үүссэн. Тэгэхээр нөгөө цалингийн яг хүний нөөцийн ойлголттой цалингийн сүлжээнд дээр бол бид нар зах зээлийн минимум, медиум, максимум гэсэн 3 юм шатлал хийдэг. Тэр болгон дотор дахиад 3 шатлал хийдэг байхгүй юу? Тэгэхээр бизнесүүд бол ер нь л тэр чинь бүр амар том компаниуд хүртэл бүгдээрээ ярьсан шүү дээ. Дандаа бид нар нөгөө хүний нөөцийн конференцүүд хийгээд хүртэл дандаа ярьж байгаа асуудал. Ажил өгч маань гадагшаа авчлаа шүү дээ. Яах юм бэ? Яаж уцаж авчих юм бэ? Энэ хүн ажиллах уугүй юу гэдэг дээр нүн шийдвэр гаргалтанд 60% нь цалин нөлөөлдөг. Тэгвэл яаж энийг бид нар нэмэгдүүлж болох вэ? Ямарсан фэр зарчимтай эргээгээд хүмүүстэй өөрөө бизнес хийж байгаа шиг буцаж өгдөг байх хэвээр. Гэл тэгээд тэрнээс хамаарал яаж юм гэхээр яг нь 702 гээл нөгөө минимум одоо хамгийн бага одоо цалингийн хэмжээг тогтооцсон л байгаа л да. Тэрнээс илүүтэй бизнесийн салбарууд одоо сүүлд нөгөө ажил олгогчийн брендинг гэж нэрлэдэг. Тэрнэр бүр одоо бүр асар ихээр тэргүй аттракт хийж байгаа. Бид нар бол зах зээлийн хамгийн дээд цалин төлдөг компани гэж хүртэл татж байгаа байхгүй хүмүүсээ. Эсвэл бид нар яг одоо удахгүй 30% цалин нэмэх гэж байна гэл ингээл амар олон нийтэд зарладаг энэ төр гэл. Тэр угаас нөгөө яалтчгүй цалин амар чухал асуудал мөн үгүй л мөн. За тэгэд нөгөө нэг түрүүний гадагшаа ус урсгалын талаар ярьсан шүү дээ. Яг маа залуучуудын өөрсдийнх нь сонголт мөн үгүй л мөн заримдаа сонголтгүй сонголт ч хийж байгаа тохиолдлууд байгаа. Тэгээд тэнд очсныхаа дараа одоо энд байдаг шигэ гэдэг юм уу те яг ийм төвшний ажил хийх нь ер нь их ховор байсан бол сүүлийн жилүүдэд бас сайжраад байгаа. Тэр нь юу харуулж байгаа гэхээр манай Монгол өөрөө маш хурдтай өсөж байгаа юм эдийн засгт орон учраас бизнесүүдэд дагаад хүмүүс нь бас айгүй хурдтай хөгжиж байгаа. Тэр ингээ зүгээр суудгүй амар ингээл бизнес хүмүүс байгаад байна гэсэн үг шүү дээ. Айгүй хурдтай суралцах хэрэгтэй, хурдан хийх хэрэгтэй. Тэгвэл ингээ болохгүй цаг хугацаа өлөхгүй бизнесээ боломж хүлээхгүй. Тэр нь яаж юм гэхээр тэн дотор ажиллаж байгаа хүмүүсийг улам илүү чадахжуулаад одоо манайхаас хэд хэдэн ер нь бол хамгийн ойрхон гэвэл жишээ нь зөндөө байгаа л да гадагшаа ингээл Австрал руу явцсан, за тэгэл Нью-Зеланд руу явцсан, Англи руу явцсан гэр бүлэр тэнд байгаа. Тэгэл тэнд очиод мэдээж ихний ээлжинд сайн танихгүй учраас нөгөө хүмүүсийг чи мэрэгчлэн төвшөнд ажилд авдаг. Бүр амар гайхалтай нь юу гэвэл 2-3 сарын дотор шууд ингээд твшээж яваад явчихдаг. Өөрөө харуулж. Тийм. Гэхдээ яг тийм жишээнүүд ч байгаа. Эсвэл очичоод нөгөө өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээ ашиглаж чадахгүй зүгээр ингээд нэг одоо юу гэдэг юм те цагийн ажил хийгээд ямар ч ясаа арай илүү ахиу цалинтай гэдгийг хараад амьдралынхаа гэр бүлийнхаа хэрэгцээг бас ингээ хангаа явж байгаа зүйл бол бас байгаа. Тэгэхээр хувь хүний өөрийнх нь хувьд яг одоо нөгөө чухал зүйл нь юу вэ гэдэг асуултан дээр л хариулагдах. Надад яг одоо ийм гоё орчин хэрэгтэй байгаа даа. Эсвэл надад илүү цалин нэрнгээсээ айгуу чухал юм байна. Би тэнгууд нь хадгалан ч гэдэг юм. Бид нар шинэ яг харьцуулт хийгээд ингээ харахаар тэнд өгж байгаа цалин одоо ингээ төвшнгөөр ингээ харах юм уу да. Манайхыг бол хамаагүй өртөг өндөртэй орнод байна шүү, тэ. Үнэхээр хадгалж чаддаг юм уу гэдэг асуулт гарч ирж шүү. Бас л байхгүй юм билээ л дээ. Яг тэнд байгаа өртөгдөгөө л тохирдог. Гэдэг ч юм уу, тэ. Тэгэхээр
maybe зарим хүмүүс бинээсээ сонссон айгу гоё байдаг шүү дээ. Гэхдээ ер нь бол нөгөө олон улсад гараад ер нь ямар газар очиж байгаа яаж байгаа юм зөндөө олон чаленжуудтай залуучууд амар их тулгардаг. Тэр болгоныг даван туулаад гарчаа бид нар ер нь бол буруу гэж харахгүй. Сайн гэсэн үг чинь амьдралын experience нэмэгдэж байгаа байхгүй юу. Тэгчээд тэрнийхээ дараа зарим нь тэндээ ажил мэргэжлэрээ гоо цаашгаа ингэж явж болж байна. Зарим нь болохоор хөө яана би энэ чигээр удаан байх юм уу? Миний сурсан зүйл яах вэ? Би надад бас нийгмийн хэрэгцээ байгаад байгаа шүү дээ. Би хамт олон дотор байх хэрэгтэй шүү дээ гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр хүний хэрэгцээ дахиж ингэж өөрчлөгдөд зарим буцаж ирж байна. Тэгэхээр нөгөө яг тэр харилцаа адилгүй. Төрөний нөгөө нэг таны ярьсан цагийн одоо илүү ингээ баг багаар яваад байх тусам жилийн дараа том гэп үүсэлээ гэдэг нэг санаа гаргасан шүү дээ. Тэн дээр болохоор одоо нэг ийм юм дэдэж шүү дээ. За ажлын цаг 8 цаг те дунджаар байлаа гэж бодоход 80%-ийг нь бол яг одоо ажил одоо хийдүүлнэ гэх юм уу одоо юу гэх юм те яг ингээд бүтээмжтэй фокус хийдэг тим одоо таскуудад зарцуулдаггүй. Яг үнэхээр нөгөө 20% бүтээмжийг 80% зарцуулаад 80% бүтээмжийг болохоор 20% зарцуулаад гаргадаг гэл нэг юу байдаг ш тэ судалгаа юмуд байдаг ш. Тэрэн дээр одоо жишээлбэл ерөн санал нийлдэггүй. Нөгөө Стэнфордын судалгаа бас байдаг ш тэ. Хүн өдрийн яг ажлынхаа хэдэн цагт хамгийн өндөр бүтээмжтэй хүн ш тэ. Ааха. Байдаггүй гэж асуугаад байгаа. Одоо 8 цагийн гэсэн үг. За хамгийн өндөр бүтээмжтэй ажиллахад 5 цаг л байдаг. Бүр хамгийн өндөр бүтээмжтэй шүү дээ. Тийм. Тэр цаана байгаа 3 цаг бол үгүй гэсэн үг байна шүү дээ. Арай өөр зүйл сатарч яд ингэдэг ч юм уу. Тэр энэтэйгээ уялдуулаад бүтээмжийг нэмэгдүүлэх зөндөө олон янзын аргууд одоо сүүлийн үед техникүүд зөндөө гарч ирээд шүү дээ, тий. Яаж ингэж удаан суухгүй ингээд нөгөө нэг юм хит ингээд удаан суучаад нөгөө тарих ажиллагаа болждөг ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ дунд нь завсарлага авах хэрэгтэй, эргэж ирэх хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр судалгааг ашиглаж агаад нөгөө одоо дээд сургуулийн профессорууд оюутнуудад бас зөвлөгөө өгдөг байгаа байхгүй юу? Та нар яаж илүү тэр чинь оюуны хөдөлмөр эхлээд байгаа шүү дээ тэр чинь. Яаж илүү оюуны хурдан одоо сайн ажиллуулад тасралтгүй илүү бүтээмжтэй байх вэ гэдэг арга ингээл 45 20 гэдэг зарчим гэдэг ч юм уу те. Тэгээ ингээд зарим хүмүүсийн бодлого ийм богдхон анхаарал төвлөрч ингээд сарнитах юм уу гэдэг асуулт байгаа даа. Гэтэ яалтчгүй нөгөө хүмүүсийн анхаарал хандуулах одоо спан гэдэг чинь одоо урт одоо хугацаа гэх юм уу. Тэр угаасаа ер нь бол дэлхийн нийтээр багасж байгаа. Тэр нөгөөсөө үнэн. Тэр бүтээмжтэй байх фокус орж ирэх вэ гэдэг арга байгаа байхгүй юу? Тэгээд зарим хүмүүс болохоор амралт ав гэдэг нөгөө хийжсэн ажлынхаа дундор. Тэгээд амралт авъя гэдэг тэмүүтэ тий брейк авч төрсөн завсрал. Гэтэ тэр үечсэн өөр юм хийнэ гэдэг байгаа байхгүй. Тэгмүүд ингээ бүтээмж нэмэгдэн гинэ л дээ. Энд бол яг өнөөдөр би фокусч чухал ажил хийж байгаа. Гэтэ дараад нь хүлэгдсэн ба дахиад нэг өөр ажил аваад. Тэнгүүд яадаг гэхээр өөрийнхөө бодлыг өөрчилж сольж ийн гэсэн үг байхгүй юу? Энэ зүйлийг төрөх орхи энийг гэхлээр тэгээ нөгөө энэ чинь дахиад уур чадвар л таа хүний. Гэтэ нөгөө хамгийн өндөр бүтээмжийг бий болохын тулд юу байдгүй гэхлээр яг олон янзын аргууд байгаа. Гэтэ хүний дадал хамгийн чухал. Дадлыг өөр төр хөвшүүлэх хэрэгтэй. Яаж бүтээмжтэй байж болох вэ гэдэг тий. Тэгээд дээрэс нь өөрийнхөө бүтээмжийг ойлгох хэрэгтэй бас. Би хизээ хамгийн өндөр энергитэй ирч хүчтэй байгаа. Тэгээд хизээ миний тий ямар одоо цагт гэдэг юм уу. Одоо яг нөгөө дан ганц тайм менежмент ярихгүй байна л да. Энержи менежменттэй хүртэл үеж ойлгоод байна л да ирч хүчтэй. Дээрс тухайн өдөр би яаж одоо тий ямар ирч хүчтэй босч ирэх нь үү, хамт олноосоо би ямар уур амьсгалаар тий ямар ирч хүч авах нь үү, би яаж өгч гинөө гэдгээс хүртэл хамаардаг ч тийм үү. Тэгээ нөгөө ийм тустай ийм нөгөө менежментүүд айгүйх гараад нэг яг хүмүүсээ өөртөө одоо судалдаг, мэддэг, сонсдог ч юм хувийн үйлчлэлийн талаарх юмнууд бол бүр асар их байгаа шүү дээ. Тэгээ аль нэг нь илүү сайн гэж хэлэхэд хэцүү. Тэгтээ би нэг зүйлээр бол баттай хэлж чадна. Тэр юу гэхээр өөртөө маш сайн зөв дадлыг сулгах хэрэгтэй. Тэгээ тэрэндээ маш ингээ гоё тууштай явах хэрэгтэй. Тийм бол угаасаа бүтээмж буурахгүй. Яг тэр чигээр л байна. Үн нэвтрүүлгийн цаг манаас дуусах гэж байна. Тэгээд өнөөдөр ярилцсан цалин бүтээмж гэдэг сэдвээ та яриад нэг яг цалингаа нэмүүлэе гэж бодож байгаа хүнд нэг товчхон эцэстний зөвлөгөө өгч гэвэл. Цалингаа нэмүүлэе гэж бодож байгаа бол бүтээмжээ л нэмэх хэрэгтэй. Үр дүнд хүргэж гүйцэтгэх хэрэгтэй. Тэрнээс ингээд шоргоолч зүгээр л ингээд бүх юм ингээд хийгээд байл энэ цаг хугацаа гэдэг зүйлээр эргээгээд ярихлаар нэг бүтээмж нь өндөр сулуу гэдэг талаар ярьж эхлэдэг шүү дээ. Тэгэхээр үр дүнд хүргэж гүйцэтгэдэг байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр угаасаа ямар ч зүйл үр дүнгээрээ хэмжигддэг. Үнцэн ч гэсэнд ялгаагүй шүү дээ. Тийм учраас өөрийгөө илүү сайн суралцуулах хэрэгтэй, тасралтгүй сурж явах хэрэгтэй, дутуу байгаа зүйлүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ энэ болгоныг мэдээ гэх юм бол өөрийгөө маш сайн мэдэх хэрэгтэй гэсэн. Би юуг хамгийн сайн гэдгийг юуг чадахгүй байгаа юм. За тэгээд нөгөө аяндаа өөрийнхөө сул талууд дээр ажиллаж эхэлнэ, сайн талуудаа илүү хүчтэй олгож эхэлнэ. Тэгж жагаад тэрэн дээрээ хүн илүү сайн ажиллах боломжтой болно. Тэгээ нөгөө юунд хэлэхэд те хэрвээ залуучууд үзэж байгаа бол гэсэн үг. Одоо хамгийн бүтээмжтэй насан дээр явж байгаа.
хамгийн их зүйлийг хийх боломжтой үе дээр явж байгаа. Бие бэлтрийн хувьд тий юуны хувьд чадамжийн хувьд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ цагийг хий дэмий бити өрөөсөл гэж айгүй их боддог. Ингээл би жоохон амрах гэсэн юм аа гэл ингээл хийц үрдэгч гэдэг юм уу. Тэгэхэд энэ цаг гэдэг чинь өнөөдрийн энэ цаг хугацаа бол чиний ирээдүйн хамгийн залуу нас тэгээ дээрэс нь хамгийн байж болох бүтээмжтэй үе байхгүй юу? Нэг л мэдсэн чинь нөгөө түрүүн зуршил ярьсан шүү дээ. Нэг тийм зуршил суучих магадгүй байдаг байхгүй. Гэтэл цаг хугацаа гэдэг чинь өөрөө хязгаарлагдмал бидний бүтээмж маш өндөр байх үе гэдэг чинь өөрөө хязгаарлагдмал. Тэгэхээр хамгийн бүтээмжтэй үе дээр залуучууд маань урдаа байгаа зүйлийг профешнлийнхаа төвшөнд одоо эзэмсэн мэрэгжлийнхаа төвшөнд ч тэр бусад зүйлсийг сонирхоод ч тэр тэ өөрийгөө гоё өргөн хүрээнд гоё хөгжүүлээсээ аяндаа нөгөө hard work pays off гэдэг үг хүртлээд ч тэ би үнэхээр хичээгээдэл угаасаа үр шим нь хүртэх нь тодорхой. Тэгээ аяндаа угаасаа цалин чи өссөн шүү дээ. Яцаагаа Аха. Ер нь бол яг хөө дүгнээ тэлэхэд бол өөрийнхөө үнэлэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тэ? Цалин гэдэг чинь бол нөгөө талаасаа ингээд нэг тухайн ажлын байранд ч юм уу тодорхойлж байгаа нэг бас үнэлэмж л байгаа шүү дээ. Тэгэхээр үнэлэмжээ нэмэгдүүлэхийн тулд яг л саяны нөгөө сараа захирт хэлсэн шиг ер нь бол нэгдүгürt нь өөрийгөө таних хэрэгтэй нэ, тэ? Тэгээд дээрэс нь өөр дээрээ ажиллах хэрэгтэй байна. За тэгээд сая бол бид нар ингээ энэ яриагаараа айгүй олон бас нөгөө сэдвүүдийг хамраад ярьчихлаа штэ. Бүтээмжийг яаж дэвшлүүлж болох вэ? Яг нь миний энэ ярианаас онцолж хүлээж авсан хамгийн гол юм хайлайт гэх юм бол тодруулж хэлмээр байгаа зүйл нь гэх юм бол мэрэгжил ур чадвартай байж болно. Гэхдээ тэрнээс илүү тэргүүн ээлжинд тавигдах зүйлсүүд гэж байгаа шүү гэдгийг ер нь бол аюул сайн бас бодолцож харж шийдвэрээ гаргах хэрэгтэй юм байна. Тэгээ тэрний төлөө бас өөрөө хичээл зүтгэлээ гаргах гэдэг юм уу тий. Тэр зүйл дээр илүү анхаарах хэрэгтэй юм байна гэдэг ийм одоо нэг мессежийг үзэж байгаа хүмүүстэй би бол өөрийнхөө ойлгосноор ингээд тий дамжуулаад хэлмээр байна. Тийм. Маш гой санаа энэ тий. Тэгээ мэдээж яриг цалинны нэмэгдэхэд бол бүтээмж нэмэгдэх шаардлагатай гэдэг бол бүгд үлэн зөвшөөрж байна тий. Гэхдээ бүтээмж гэдгийн цаана угаас аюул осор олон зүйл байгаа. Тухайн хүний болохоор цаг хугацаа, энерги те залуу нас те тэр нас хүртэл хамааралтай байх нь шүү дээ. Үнийн бүтээмжинд маш олон зүйл хамааралтай байгаа. Тэгэхээр маань нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс маань өөртөө нэг жоохон ч гэсэн дүгнэлт, үнэлгээ хийгээд би яг аль наснаар явж байгаа вэ? Ажил дээр ямар бүтээмжтэй ажиллаж байгаа вэ? Бүтээмжээ дээшлэхийн тулд би ямар дадал зуршил суулгах шаардлагатай вэ гэдэг дээр бас нэг бодсон байх гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг анхаарлаа хандуулж үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Баяртай үзэгчдээ.